Сайн байцгаана уу эрхэм төвийн бүс эргээд та бүхэндээ 2025 оны 3 дугаар сарын 21-ний Баасан гарагийн мэндийг дэвшүүлье. TBS телевизийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас шинэ мэдээлэлтэйгээ танилцуулан хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараараа аймаг орон нутгийн онцлог мэдээллүүдэд төлөвлөлнө. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа үзэгчдэд баярлалаа. Эхний мэдээлэл үзүүлнэ. Улаанбаатар дархан чиглэлийн автозам дагуу иргэд зорчигчид хогоо ил задгаа хаяж арх шар арганы шилээр байгаль орчин бохирдох нь ихсжээ. Ухамсар дараа хүмүүсийн балгийг Сэлэнг аймгийн Баянгол сумын төрийн албан хаагчид цэвэрлэж байгаль орчинд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм байна. Мөн Улаанбаатар дархан чиглэлийн автозам нь олон улсын магистрал автозамуудын нэг. Манай улсын иргэдийн ухамсарыг гадныханд ил тод харуулах учраас хот хоорондын зам дагуу соёлтой зорчиж хогоо ил задгаа хаяхгүй байхыг уриаллаа. За үзэгчдээ TBS телевизийн сурчлах баг яг одоо Улаанбаатар дархан чиглэлийн автозамын тодорхойлж хэлэх юм бол Сэлэнг аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт хариалагдаж байгаа 178 дахь километрээс мэдээлэл үзүүлж байна. За энэ хэсэгт бол ерөөсөө ингээд хот хоорон зорчиж байгаа иргэд хүссэн газраа ингээд суугаад архитан сохтуурдаг. За ингээд арх уудаг, пяв уудаг. За тэр уусан пяв архиныхаа шилийг бүх хогтой юутай хэдэн ингээд задгаа хайчтай байна. За үүнээс бол ул баалж Сэлэнг аймгийн Баянгол сумын төрийн албан хаагчид нэгдээд яг Баянгол сумынхан нутаг дэвсгэрт хариалагдж байгаа. Эдгээр бүх задгаа одоо хаягдсан хогийг бол цэвэрлж байгаа ажлыг хийж байгаа. За TBS телевизийн хамт олон Сэлэнг аймгийн Баянгол сум руу сурчлага авах гээд явж байгаа цэвэрлэгээтэй таарсан гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр юуг уриалах гээд байгаа вэ гэхлээр иргэд та бүхэн ухамсартай байгаа чи таны хайсан хог агаар салхинд хийсээд орчныг бохирдуулж байна. За дээрэс нь эдгээр одоо иргэд төрийн албан хаагчдыг юм цэвэрлэг хийхэд хүрэж байна гэдгийг та бүхэндээ онцлон дуулгах гэсэн. За Сэлэнг аймгийн Баянгол сумын тухайд бол нэлээд өргөн одоо газар нутагтай дээрэс нь хот хоорондын магистрал автозам дагуу байрладаг. За хамгийн гол нь яг энэ харагдаж байгаа хэсгийн автозамын ойролцоох арчлалт хамгаалалт хогны одоо цэвэрлэгийг бол одоогоор хариуцах компани байхгүй байгаа учраас энэхүү Сэлэнг аймгийн Баянгол сумын төрийн албан хаагчид бол нэгдэж энэхүү цэвэрлэгийг ингээд зохион байгуулж байгаа юм байна. За манай Баянгол бол бас онцлогтой л доо. Ягаад тэгэхээр энэ одоо хойд бүсийн одоо голсон магистрал шугам болох энэ засам зам дайраа өнгөрдөг. Тэгээ энэ одоо зам маань бол үндсэндээ одоо ашиглалтанд бүрөө орж улсын гомс хүлээж аваагүй. Тэгээ энэ цаг хугацаа яг нэг ийм цаг хугацаанд бол одоо манай энэ сумынхаа газар нутгаар дайраа өнгөрж байгаа газарт бид нар бас одоо эзэн болж те сум өөрөө бас одоо энэ төв зам дагуу одоо хог цэвэрлэгээ нийтийн одоо иргэдийг зорчтой 5 тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд л бид нар анхаарч ажилладаг юм. Яг өнөөдөр одоо ингээд яг бидний одоо харж байгаагаар бол манай сум өөрөө одоо энэ хавар өрн дулаан болсон байна. Энэ өрн дулаантай холбоотой бид нар нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг. Харин яг одоо бидний энэ цэвэрлэгээтэй үед бас таарсан танаа телевизийн хамт олондоос бас талархал илэрхийлж байна. Бид нар бас одоо сумынхаа одоо нийтийн их цэвэрлэгээтэй яг энд ажиллаж байгаа усуд нь бол манай сумын засаг даргын тамгын газрын хамт олон маань ажиллаж байгаа. Тэгээ бид нар одоо энэ хустаан даваанаас дахилтын даваа хүртэлх хугацааны одоо сумынхаа газар нутгийн хоёр талын нийтийн одоо энэ бүх цэвэрлэгээг бол ингээ хийгээ ажиллаж байна гэж бас. Та тэгэхээр иргэд зорчигчдод одоо хүмүүс юу гэж уриалах хэлмээр байна вэ? За одоо бол үнэхээр одоо энэ 21-р зуун бол одоо бас гайхалтай зуун. Ягаад гэвэл одоо энд хүн болгон өөрийн ухамсарт одоо орчинд өөрийн гэсэн одоо тий тодорхой мэдээллийн дагуу мэдээлэлээр суурилж амьдардаг ийм 90 цаг буюу. Манай сумаар болон бусад сумаар одоо дайран өнгөрж байгаа нийт одоо зорчигчд бас хэд хэдэн зүйлийг бас анхаарах зүйтэй болов гэж боддог юм. Ягаад гэвэл одоо мэдээж л одоо бид ийм ая тухтай одоо улсын чанартай ийм сайхан замтай болсон. Энэ замаа түшиглээд энэ замаараа одоо ая тухтай зорчих. Зориултын газар нь одоо зогсож те хог одоо бусад одоо зүйлүүдэд хайж байх. За мөн одоо бусдын одоо замын хөдөлгөөний одоо дүрмийг одоо сахих чиглэлээр бас хариуцтай байх нь бол зүйтэй болов гэж боддог. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр танд хүрч байна. Дараагийн мэдээллийг үзүүлье. Мөсөн голууд урд хожууд байгаагүйгээр хурдацтай хайлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн хуурай газрын 10% буюу 15 сая км квадрат талбай бүхий мөстөл жилд дунджаар 1.2 метрээр хайлж байгаа юм а. Яг энэ мэтчлэн дэлхийд даяар усны өдөрт анхаарлаа хандуулж байна. Тэгвэл дархан улсын хувьцаат компани жил бүр өрнүүлдэг уламжлалт ажлынхаа хүрээнд хараа голын эргийг цэвэрлэлээ.
1993 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын 20-нд тэмдэглэдэг Дэлхийн усны өдөр нь цэвэр усны үн цэнийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээгээр Дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулдаг. Тэгвэл Дархан хотыг цэвэр усаар хангаа ажилдаг Дархан усын хувьцаат компанийн 50 гаруй ажилтан өнөөдөр Дэлхийн усны өдрийг тохиолдуулан унтны усны их үүсвэр болох хараа голын эрэг орчмын хогийг цэвэрлэж бохирдлыг нь бууруулах ажлыг зохион байгуулж байна. Дархан усын хувьцаат компани инженер техникийн ажилчид маань Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 1-р өрч станцын хараа голын сав газар дагуух нийт 5 км урттай 250 м-ийн өргөнтөө талбай хогийг цэвэрлэж нийт 3 м3 хогийг зориултын газар нь авчиж асгалаа. Та бүхэн минь байгаль дэлхийд хогоо хаяхгүй байж усаа хянаж харилцгаая. Өдгөө дэлхийд даяар 2.2 тэрбум хүн аюулгүй ундны усны хүртээмжийн нөхцөл байдалд амьдардаг байна. Хүн амын өсөлт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үсэн нэмэгдэж байгаа усны хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийн сөргнөлөө нь ундны усны нөөц хомсдох эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байгаамаа. Тэгвэл манай улсын тухайд уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн доктортой байдлыг хангахын тулд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хилэлцэж, төөрөө хувийн эвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарч байна. Мөн шинжлэх ухааны судалгаа, инновац буюу усны менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иргэн та усаа цаг мөч тутам тэмнэлээ мартуузай. Мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Төвөн бисийн хөтөлбөрийн дараагийн мэдээллийг үзүүлье. Тослог ургамлын үйлдвэрлэлийн хүчин чадлаараа Аазда тэргүүлдэг компани Төвийн бүсэд тодорхойлбол Сэлэнг аймгийн Баян гол суманд байдаг. Энэ суманд тослог ургамлын үйлдвэрлэл төвлөрч, эдийн засгийн эргэлт жилээс жил нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүнийг Монгол улс төдийгүй гадны иргэд хүртэн хэрэглэж авахмаа. Тослог ургамалт хариуламжтын 2025 оны хаврын нэгдсэн зөвлөгөөн Сэлэнг аймгийн Баян гол суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг Mind Stage компани, Сэлэнг үйлдвэр, салбар Ям, Тослог ургамалт хариуламжтын нэгдсэн холбоо, Монголын хариуламжтын үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд газар тариалангийн бүс нутгийн 87 аж ахуй нэгжийн 100 гаруй тариаламжид оролцлоо. Тэдэнд салбарын доктор, профессорууд, мэрэгжилтнүүдийн үнэтэй зөвлөгөө зөвлөмж илтгэлүүдийг хүргэсэн юм. Mind Stage компани нь эх орны шимтэг хүрсэн дургасан тослог ургамлыг тариаламжтаас худалдан авч үн цэн шингэсэн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадны зах зээлд нийлүүлж байна. Тус компани нь эзэгтэй оргих ургамлын тос болон малын уурагт тижэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг гэдгээрээ хэдийнэ танигдсан. Үйлдвэрийн түүхэд болох хар рапсыг тариаламжтаас худалдан авахдаа Европын зах зээлийн жишг үнд нийцүүлж олон улсын бирж Евронекстийн тухайн өдрийн рапсын ханш болон валютын ханшаар төгрөгт шилжүүлэн худалдаа авалт хийдгээрээ онцлогтой юм а. Өнөөдөр бол манай тослог ургамал тариаламжтын хаврын зөвлөгөөн гэж жил бол уламжлуулан зохион байгуулагдсан зөвлөгөө маань болж байна. Тариаламжт маань бол бид нэр тариаламжтай хавар болон намар ургацсан тариалахаас өмнө мөн ургацаа хурааж аваад дараагийн энэ ажиллаад өгнсөн ийм хоёр уулзалтыг жил зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтанд бол ерөнхийдөө өнгөрч жилээс ямар ялгаатай юм болж байгаа гэхээр үйлдвэрлэгч буюу Mind Stage компани маань бол Япон улсын экспортоо эрчимжүүлээд худалдаанд гаргаад амжилттай явж байгаа ийм том амжилттайгаар бас тариаламжтайгаа уулзж байна. Бас нэг онцлог даваа тал нь юу гэхээр бид нөөс зөвхөн ургамлын тос энэ рапсаар хийгээд байгаа биш. Нөгөө талд нь бас малын урагт тижэл бас боловсруулж гаргаж байгаа. Энэ бол малчтад бол зудаас ангишихгүй даавах ч юм уу те. Мөн малаа хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэтлэн маш олон даваа тал үүдэг ийм тижээлийг гаргаж байгаа. Тэгээд энэ үгээр бол ингээд Монгол улстай бол эдийн засгийн маш өгөөжтэй нөгөө талдаа бол эрүүл гэдэг хамгийн том тодтгол явж байгаа. Яагаад юм бэ гэхээр бид нар бол хайцсангуй залуу газар тариалангийн хувьд залуу улс гэдгээр манай хөлс бол их шимт хичээлтэй үүсгэж явдаг. Тэгээд тийм ч учраас энэ үржил шимттэй хөлсөндөө ургасан бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болоод дотоодынхоо хэрэглэгчд болон гадны чанарын шаардлагын стандартын маш өндөр шаардлагатай Япон улсад ингээд экспортлоод явж байгаа. Тэгээд ингээд баяртай байна. Тэгээд зөвлөгөөний хувьд бол яг эмчээ бол тариаламжт маань ирээд энэ жилийн ургац ямар байх вэ? Жишээл энэ жилийн цаг агаарын төлөв ямар байх юм? За олон жил хийсэн тариаламжт маань бусад хүмүүстэй туршлагаа хуваалцдаг бол шинээр энэ тослог ургамал тариаламжт буюу тосны ургамал тариалъя гэж сонирхож байгаа тариаламжт маань бол илүү туршлага
яг яад юм бэ? Одоо ямар арга технологи рапса тарих вэ гэдэг ийм хэрэгцээтэй мэдээллүүдээ одоо ингээд авдаг ийм даваа талтай байгаа. Энэ зөвлөгөөнөөс одоо манай Mindtech компани зүгээс юу хүсдэг вэ гэхээр тайланчид маань яг хүнсний рапс буюу одоо энэ хар рапс гэж ярьж байгаа. Энэ рапсыг Монголдо тайлаад үндэсний үйлдвэрлэлтэд нийлүүлээд одоо түүх эдийн нөөцийг нь бүрдүүлж өгөөд ингээд ийм эцсийн экспортын бүтээгдэхүүнийг гаргах энэ боломжийг бүрдүүлээч. Монгол улсад одоо ямар нэгэн үс сортын баталгаагүй рапсыг бити тариач тэ цаашдаа биднэрт одоо дэлхий бол үе талгаа нээсэн байгаа учраас бид нэр хамтдаа одоо ингээд улсдаа үндэсний үйлдвэрлэлд хэмжээд ингээд явах бүрэн боломж байна гэдгийг л одоо тайланчтай таниулж илүү олон тайлангийнхаа ургацыг одоо нэмэгдүүлэх ийм зорилготой л ихэд зохион байгуулдаг ийм зөвлөгөө байна. Тослог ургамал тариаламжны нэгдсэн холбоо уламжлал ёсоор тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан юм. Тус холбоо нь тослог ургамал тариаламжтыг игнэнд нэгтгэж тэдний эрх ашигыг хамгаалахын төлөө үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо энэ нийт одоо газар тариалан эрхлэлтийг 70-80 аж ахуйн нэгжид хамаардаг. Манайх бол энэ холбоо бол тослог ургамал тариаламжтын эрх ашигыг хамгаалах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тариаламжтын үйл ажиллагаа зөвшөөрөх зорилгоо байгуулагдсан холбоо. Манай холбооны гол зорилго бол Mindtech гэдэг уран тосны үйлдвэрийн дотоодын тосны хэрэгцээг хангах, түүхий дээр хангах зорилготой ийм байгуулагдсан холбоо. Бид бол тослог уран тариаламжтай аль болох одоо Улаанбаатар тариаламж хамт олон. Гэхдээ бид нар одоо сүүлийн жилүүд энэ зөвлөгөө семинар хийсэн тослог уран тариаламжтын маань одоо арабс тосны ургамал тариалах мэдлэг мэргэжил дээшлэх байна. Энэ дагуу бид нар одоо Эрдэнэтэн судлаачид олон нийтийн байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж энэ сургалт семинарыг хийдэг. Энэнийхээ үр дүнд бол одоо тосны ургамал арабс тариаламжтын тоо дэрсний үдшвэ. Ингэснээрээ бол бид нар бол дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн түүхий дээр хангах зорилготой. Энэ зорилгоо биелүүлснээр бол одоо бид нар дотооддоо үйлдвэрсэн ургамлын тосоор бол одоо цэцэрлэг сургууль, дотоодынхаа хэрэгцээг хангахаас гадна бид нар бол одоо энэ Mindtech компани бол Солонгос, Япон руу тосоо экспорт гаргаж Монгол улсынхаа нэр хүндийг гадаадын зах зээлд өргөж байгаагаараа илүү өргөдөлтэй гэж манай холбооны зүгээс ойлгож байгаа. Mindtech компани сэлэнг үйлдвэрийн цаашдаа дотоодын ургамлын тосны зах зээлийн 50%-ийг хангах үндсэн зорилготой бөгөөд эрүүл чанартай ургамлын тосоор Монгол улсын иргэдийн хэрэгцээг хангахын сацуу экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тослог ургамал тариаламжтын хамтын ажиллагаа нэн чухлаа. Тэдний төлөөлөл буюу Mindtech компанитай олон жил хамтран ажиллаж байгаа, тослог ургамлаа нийлүүлж байгаа тариаламжид энэхүү зөвлөгөөнд оролцсон юм. Төлөөлөл болох Момо Агро компани захирал Батбаяраас яриа авлаа. Mindtech гэдэг энэ үйлдвэртэй бараг сүүлийн 10 гаруй жил бас яг энэ тосны хар рапс чиглэлээр самтарч ажиллаж байгаа. Биднээсийн зүгээс одоо энэ бараа ороод байгаа Mindtech гэдэг тосны үйлдвэр шүү дээ. Энэ ч өөрөө нэгдүгээр манай Монголын үндэсний үйлдвэртэй. Тэгээ үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үндэсний тариаланчид бэлдэж өгөх ёстой гэсэн зарчмаар одоо энэ компанитай хамтарч ажиллаж байгаа. Нөгөө талдаа энэ Mindtech үйлдвэр маань одоо Япон улс руу дотооддоо тэгээд бүтээгдэхүүний ургамлын хүнсний ургамлын тосны одоо аюул олон төрөл зүйлийг бий болгоод дотоодын хэрэгцээг хангаа дээрэс нь Япон улс руу гадаад бусад улс руу экспорт болоод ингээм амжилттай ажиллаж байгаа нь магадгүй тариаламжтын хувьд одоо энэ өөрсдийнхөө тарьсан хараар авсаа одоо үйлдвэртээ өгөхөд одоо энэ цааталтаа үйлдвэр нь өөрөө санхүүгөө одоо бэхжээд ийм болгоно бид нар ч гэсэн ингээ харилцсан одоо хамтран ажиллаж харилцсан хамтран ашигтай ажиллах ийм нөхцөлийг жил бүр ингээл бүрдүүлээд байгаа. Өнөөдөр жишээлбэл тослог ургамал тариаламжтын одоо зөвлөгөөнийг Mindtech компани өөрөө зохион байгуулад хийж байна. Тэгэхээр энд бол жилээс жилд тариаламжид ишээ олон болж ирээд байдаг болсон байна. Манай Монгол улсын газар тариалмын үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн Улаанбаатар шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар дангаараа тариад хоёр дахь сэлгээний ургамал юу аах вэ гэдэг нь маш одоо экзектэй үе дээр ингээд явж байгаа бид нар. Тэгэхээр зэрэг энэний нэгдүгээр сонголт нь мэдээж тосны ургамал. Тэгэхээр энэ арабс баггүй. Арабс ч өөрөө шар гэдэг. Бид нар шарыг ч одоо тариалж нэлээд тарьсан. Тэгээд ер нь бол цаашдаа шар бол нэгдүгээр ургац багтаа. Тэгээд шууд одоо хятадуудад нөгөө ченжүүдэд өгдөг шүү дээ. Ийм учраас одоо харцсангуу тариаланчид бас шарыг тарихаасаа татгалзаад өндөр ургацтай ийм Орос сортын арабсыг тарьсан хүсэл дээр манай Mindtech компани ажиллаж байгаа нь одоо бид нар ч гэсэн сайхан санагдаж байгаа.
Тариаланчдын хаврын нэгдсэн зөвлөгөөний үеэр хаврын тариалтын тухай, хөдөө аж ахуйн газар тариалангийн бодлого, зусах рапс тариалах технологи, ургамал хамгаалал хорио цээрийн тухай, Сэлэнг аймгийн газар тариалангийн бодлогын тухай, хөрс хамгаалал хөрсний талаар, зусах рапсын бордох онцлог, рапс тариалсан туршлага, 2024-өөс 2025 оны өвлийн өнгөтөрх хаврын тариалтын үеийн цаг агаарын төлөв онцлог байдал, рапсын тариаланд зориулсан ухаалаг газар тариалангийн програм, рапс үр ариутгал, рапсын тариалангийн тэмцэд түүхтэй хор урамлуу зэрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг тариаланчдад хүргэлээ. Хэлбэрийн дараагийн мэдээ Улаанбаатар хотын Дуун Дахлах ангийн сурагчид Дархан уул Сэлэнг аймагуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан сайхны хөтөл, тужийн нарс, буур хээрийн түүхийн дурсгалт газраар аялаж хөлийн баг нь үзэх сонирхолтой хөтөлбөр хэрэгжиж байна. Сурагчид өнөөдөр Дархан уул аймагт саатлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзнэ. Ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчдад эх орны тусгаар тогтнолын үн цэнийг ойлгуулах, байгаль их дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах, төрийн цэргийн болон хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг таниулан, хуулийг сурталчлах, зэрэг эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилгоор эх оронч суралцагч сэдэвт арга хэмжээг Монгол Улсын шадар сайд, хууль зүйн дотоод иргэн сайд, батлан хамгаалахын сайд, боловсрол шинжилгээ ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулж байгаа. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос 200 гаруй сурагч Дархан хотноо хүрэлцэн ирж Дархан уул аймгийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулж байна. Дөрвөн яамны хамтарсан эх орон суралцагч сэдвт ийм хөтөлбөрт хамрагдж байгаа хүүхдүүд манай аймагт ирсэн байна. За энэ өрөөнд одоо онцгой байдлын газрын тусгай аврагч анги салбартаа танилцууллаа. Мөн зэвсэг хүчний 330 дугаар ангийн одоо зэвсэг техник үйл ажиллагаатай ингээд танилцуулж байна. За мөн 2025 оныг эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарласан батлан уул. Үүнтэй холбоотойгоор бол Дархан уул аймагт эх оронч дарханчууд энэ сарын аянг бид нар өрнүүлж байгаа. За энэ аянд маань мэдээж бас ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчид мөн одоо Дархан уул аймгийн иргэд маань оролцож байгаа. Төрийн хууль сахиулах байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагууд за мөн одоо энгийн одоо ард иргэд за агентлагууд бол яг сарын аянд маань ингээд хамрагдаж байгаа. За энэ дээр бол одоо хүүхд залуучуудыг эх оронч үзэл төлөвшүүлэх за мөн одоо эх оронч дархан гэсэн сэдвийн дор бол эрүүл зөв хэм маягтай гэмт хэрэг зөрчилгөө дархан ч гэдэг юм уу. Бид нар бүх одоо салбараараа одоо 1 сарын аян өрнүүлчихэд байгаа маа. Сайн байна уу, намайг Гамбат гэдэг бизнесийн Соминерхан дүүргийн Тариалан сургуулийн 10 ангиас сурагч байна. Тэгээд өнөөдөр энэ төрсэн сэтгэл гэвэл их олон цэргийн ангиудаар орж эх оронч үзэл их авч байна. Тэгээд цэргийн дэг жормыг сайн судалж мэдж байгаа. Тэгээд буу зэвсгийнхээ талаар тэгээд энэ ирсэн ангийнхаа талаар их сайн мэдж байгаа. Их дэг жормтой гоё юм гэдэг. Цэргийн анги маань ер нь төсөөснөөс хамаагүй илүү үед юм байна. Тэгээд их зохион байгуулалттай орчин үеийн технологиудыг их ашигладаг юм байна. Хөтөлбөрт хамрагдсан Ахлах ангийн сурагчдын эх орноо хайрлах үзэл тусгаар тогтнолын үн цэнийг ойлгон ухаарах чадвар нь нэмэгдсээр байгааг онцоллоо. Дараагийн мэдээ. Дэлхийн усны өдрийн хүрээнд Дархан улсын хувьцаат компани олон талд ажил арга хэмжээ хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны үнцэн, мөсөн голуудыг хэрхэн хамгаалах тухай хичээлүүдийг зааж, мөн усны орчныг хамгаалах, зохистой ашиглах дэвшилтэт технологи сэдвт оюутны баг хурлыг зохион байгуулах юм а. За манай Монгол улсын хувьд 2005 оноос хойш одоо дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм уламжлалтай болоод явж байна. За энэ жил дэлхийн усны өдрийн одоо урийн өөрөө мөстөлт мөсөн голыг хамгаалах гэсэн урийн дор энэ жил зохион байгуулагдаж байгаа. За жил болгон усны өдөр маань өөрийн гэсэн агуулгатайгаар бол зохион байгуулагддаг. За манай Дархан хотод бол Дархан ус суугийн инженер техникийн ажилчид хараа голын сав газрын эрэг дагах цэвэрлэгийг энэ өдөр зохион байгуулж байна. 1 цагаас эхлээд манай нийтдээ 50-аад инженер техникийн ажилт гарч үүнд хоригдлогдсон хог цэвэрлэх ажлыг бол зохион байгуулна. За хоёрт нь өнөөдөр одоо ерөнхий боловсролын хувийн улсын бүх сургуулиудад үдээс өмнөдөө 2 цагийн усны тухай мэдлэг олох хичээлийг бол манай итандар зааж байгаа. За энийг бол бид нар одоо уламжлал болгоод хийдэг. За 3 дугаарт нь болохоор одоо усны газар, байгаль орчны газар, хараа өрөө голын сав газрын захиргаа оюутны байгууллагууд нийлээд за ихтэй сургуулиуд дээр онол практикийн сургалт хурлуудыг бол мөн зохион байгуулж байна. За манай Дархан улсын зүгээс энэ жил нийт ард иргэдтэй 0 бол хогийн сав биш та бүхэн 0-доо
хог хаягдлаа битгий хийж байгаа чи 0-д хогийн сав байдаг утга нь 0-д хэрэглэсэн хогоо 0-ийнхаа хогийн савнд хийж байгаа ч гэдэг уриалгыг бол дэвшүүлье. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Next Electronics-ийн дархан салбарт бүх цахилгаан электрон бараа тавилга 15-аас 65% онцгой хямдэрч байгаа. Мега өртөг үний хямдрал дуусгаад өртөө 3 хоногийн хугацаа үлдлээ. Та бямд нэм гараг буюу амралтын өдрийг ашиглаж онцгой хямдралыг хүртээрэй. Мөн хонжууртай хаврын суглаа буюу худалдан авалт хийсэн хүн бүрт суглаанд оролцох эрхийг олгож, нэг хацтан TCL брендийн 98 инчийн ухаалаг зурагт эзэн болох боломжтой. Тодорхойлбол 3 сарын 5-наас 3 сарын 23-ны хүртэл худалдан авалт хийсэн хүмүүсээс энэхүү азтан тодорхойл дараагийн азтан 3 сарын 5-наас 3 сарын 30-ны өдрийн хугацаанд худалдан авалт хийснээс тодорхойлно. Онцлог мэдээлэл нь өөрөө бусад цахилгаан барааны дэлгүүрт Next-ээс илүү хямд үнэтэй худалдаалагдаж байвал та мэдээллийг нь баталгаажуулан хурц ирж үзүүлээд яг тэр үнээр нь авах боломжтой. Хамгийн гол нь тухайн барааны код нь ижил байх ёстойг анхаараарай. Мөн Next Electronics-ийн дархан салбар нь бүх цахилгаан бараанд 1-3 жилийн буюу хамгийн урт баталгаа хугацааг танд өгч байна. Хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, цахилгаан зуух зэрэг чанартай цахилгаан бараагаа өөрт тохирох зээлийн олон боломжоор шийдүүлж аваарай. Moneybox лизингээр хамгийн таатай нөхцлөөр таны зээлийг газар дээр нь 10 минутанд шийднэ. Мөн Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны онлайн зээлийн үйлчилгээг ашиглан хүссэн бүтээгдэхүүнээ 30 хүртэлх сарын хугацаатаагаар зээлээр авах боломжтой юм а. Сана зээлийн аппликейшн, Pocket application, нөмөр StorePay, Pocket Zero, NetPay имэн, Money, 5 богд финанс ашиглан хүүгүй шимтгэлгүй 4-өөс 6% төлөх нөхцөлтэйгээр 15-аас 65% мега өртөг үнийн онцгой хямдралыг алдахгүй ашиглаарай. Үргэлжлэх хугацаа 2025 оны 3 дугаар сарын 26-ны дуустал үргэлжилнэ. Хаяг дархан ихтлгүүрийн 2 давхар Next Electronics. Дэлгэрэнгүй мэдээллийг 7719 99 8024 1540 дугаарын утсаар болон www.next.mn гэсэн цахим сайтаас аваарай. Бид та бүхэндээ Төвөн Бисийн хэмжээний онцлог үйл явдлын мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо Төвөн Бисийн цаг агаарын мэдээлэлээ хүлээн авна. Өдөрч та бүхэндээ DBS-лээд Төвөн Бисийн дархан улс Сэлэнг төв аймагуудын хэмжээнд бүх кабелийн сугуудаар цацагдаж орой бүрийн 19 цагаас мэдээллийн хөтөлбөрөөр дуулгадаг хэлэхэд таатай байна. Та бүхэн орой бүрийн 19 цагаас шинэхэн мэдээллүүдийг хүлээн авч үзэж байгаарай. Харин бямд нэм гарагт та бүхэндээ 7 хоногийн тоймоо хүрэх болно. Баяртай үзэгчдээ сайхан амраарай.